манай сургууль сайхан сургууль манган гадарч сайн мэцгааны хүүхдүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Багш нь өнөөдөр Монгол хэлний хичээл орно. За самбарт байгаа хүүхдүүдийн барьсан үсгийг уншицгаая. О У О А. За одоо хүүхдүүдээ үсэг барьсан хүүхдүүдээ хүүсээр нь ялгая. За ихтэй хүүхдүүдийг энд ялгаад байрлуулъя. За дараа нь эмэгтэй хүүхдүүдийг байрлуулъя. За ажиглаараа хүүхдүүдээ эрэгтэй хүүхдүүд ямар үсэг барьсан бэ? Эмэгтэй хүүхдүүд ямар үсэг барьсан бэ? За эрэгтэй хүүхдүүдийн барьсан үсгийг уншия. О А. За эмэгтэй хүүхдүүд О Э. За ямар үсэг вэ хүүхдүүдээ? Сайн байна. Их шиг үсэг байна тийм үү? За их шиг үсэг маань үндсэн 7 их шиг байдаг тийм ээ. За нэг их шиг үсэг дутуу байх шиг байна. Ямар үсэг дутуу вэ хүүхдүүдээ? Сайн. За ийм үсэг дутуу байна. За тэгвэл хүүхдүүдээ бид өнөөдөр эрэгтэй хүүхдүүдийн барьсан үсгийг их шиг гэж нэрлэх нэ. За эмэгтэй хүүхдүүдийн барьсан үсгийг их шиг гэж нэрлэх юм. За үсгийг саармаг их шиг гэж нэрлэх нэ. За ажиглаараа хүүхдүүдээ. За бүгдээрээ одоо зургийг ажиглаж нэрлэе. За нэрлэе. За энэ юуны зураг вэ? Ус. За энэ юуны зураг вэ? Сайн байна. За энэ тийм байна үстэй. Тийм ээ. За энэ юуны зураг вэ? Ишиг. За энэ юу вэ үстэй? За энэ сар. За энэ ор байна. За уншия өгөөд. Уншаага дэвтэртээ бичээрэй. Ор Үд Имээ Ус Ишиг Сар Үнэ. За дэвтэртээ бичээрэй хүүхдүүд өгөөд. За одоо зургийг ажиглаад зургнаасаа их шиг их шигтэй үгийг ялгая. За их шигтэй үг. За их шигтэй үг маань хүүхд доо барьсан учраас их шигтэй үгийг ялгадъя. За орсон үгийг бас эрэгтэй хүүхд барьсан учраас
ялгая. За оо үсгийг бас эрэгтэй хүүхэд барьсан учраас энд ингээд ялгая. За одоо эмэгтэй хүүхдээ барьсан. Оо үсгтэй. Ялгая. За үү үсгтэй үгийг ялгая. Үсгтэй үгийг ялгая. За бүгд уншаарай. Ор, сар, ус. За эрэх шиг, эрэх шиг, эрэх шиг орсон учраас энэ үг нь эр үг болох нэ. За эрэх үг болох юм. За үг уншия. Өд, эмээ. За гээд эмэгтэй хүүхдүүдийн барьсан үсэг орсон учраас энэ үг маань ийм үг болох нэ. За одоо энэ үгийг уншаа хүүхдүүдээ уншаарай. Ишиг. За ишиг гэхэд орсон ийм үсэг маань ямар их шиг вүлээ? Зүйтэй саармаг их шиг. За саармаг их шиг маань дангаараа үгэнд орвол ийм үг олдог байна. За тэгвэл ишиг гэдэг үгээ ийм үгэн дээр байлаа. Ийм үгэн дээр байлуулъя. За одоо бүгдээрээ дэвтэртээ өгүүлбэр бичье. За уншаарай хүүхдүүдээ. За уншаарай. Эмээ, сонин, аваа. За хэдэн үгнээс бичсэн өгүүлбэр байна? Зүйтэй 3 үгнээс бичсэн өгүүлбэр байна. За хүүхдүүдээ сонин гэдэг үгийг ажиглаарай. Сонин гэдэг үгийг ажиглаарай. За сонин гэхэд саармаг их шиг үгийн 2 дугаар үед орсон байна. За тэгвэл сонин гэдэг үг маань эр үг болох уу? Ийм үг болох уу? За багш нь хэлж үгүй. Үгийн ихэнд эр их шиг орсон учраас саармаг их шиг маань эр их шигээ дагаад ийм эр үг болж байгаа шүү. За өгүүлбэрээ дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. За манай өнөөдрийн хичээл эр их шиг, ийм их шигийг ялган таних байлаа. За хүүхдүүдээ гэртээ сонин ихийг уншаад хичээл болон хуульч бичээд сонин ихээсээ эр үгийг, эр их шигээ хөх өнгөөр, ийм их шигээ улаан өнгөөр, саармаг их шигээ ногоон өнгөөр будаж тэмдэглээрэй. Баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.